Сайн байцгаана уу, Бамби TV байна. Өнөөдөр та бүхэндээ Сожиса бахын гол дүр тоглосон Ким тусгай ажилтан ирэн ирсэн нь цувралыг ярьж хөөр бэлдсэн байна. Жижиг хадгаламжийн банкны ажилтан Ким бол ганц ахуйн Минжигээ хайрлан өсгөж буй жирийн нэгэн өрх толгойлсон эцэг мэд харагдагч түүний тайван амьдралын цаана хинд ч бүр төрсөн охинтой ч хэлж болохгүй нэгэн нууц оршдог. Тэр бол өмнө цагт хамгийн аюултай тусгай ажиллагаануудыг гүйцэтгэж явсан домогт тагнуулж хой солонгосын хамгийн аюултай хэмээн эрен сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтанд нэгт нэр нь бичигдсэн. Өмнө Солонгост амьд байгаа нийлрүүл улс орныг донслож мэдэх аюултай этгээд юм. Өнгөрснөө болж энгийн нэгэн иргэний дүрээр амьдрахыг хүссэн Кимийн амьдрал хайртай охин Минжийн гинэт алга болсноор оронгороо иргэнэ. Ингээд кинонд орцгоё. Ийхүү нэгдүгээр анги нэгэн залуу ажлаа тараад гэрлүүгээ алхаж байгаа зураглаар эхэлнэ. Энэ ахвал манай гол дүр Ким ах гэж нэрлээд явъя. Гэтэл хажуугаар нь зурсан нэгэн машин толиороо улаан цай мөрөгчхөд хөөе чи хүний машинд нааны гараараа хүрсэн юм бол алгаа авсраад уучлалт гуйдагсан уу яадагсан ямар нэг зүйл хэлэх ёстой юм шүү гэх мэтээр дээрлэж гарна. Манай хүнч миний гар зүгээр юм шиг байна гэж зүгээр явчихъя гэтэл нөгөөдөл нь бүр цохиж унаачаад яваад өгнө. Манай хүнч хүлцэнгүй тайван зантай хүн юм. Зүгээр л босоод явчихна. Харин энэ бүхэн гудамжны хяналтын камерт бичигдэн үлдэнэ. Ким ах охин Минжитэйгээ хамт амьдардаг. Өрх толгойлсон эцэг тул тэрээр охиноосоо гинтийн яаралтай нөхцөл байдалд холбоо барих тусламжийн дугаар болгож найзынхаа дугаарыг авна. Минжиг хичээлдээ явахаар гарахад урьдчүн Ким ахыг танхаарагчдад зодуулж байхыг харсан хийм цэвэрлэгээний газрын эзэн түүнтэй таралтна. Тэрээр болсон явдлыг хэлэх гэснээ болон сэдвийг өөрчилж охины сургуулийн формыг хасаж өгөө гэх боловч Минжи татгалзаж автобусанд сууна. Удсанжгүй Ким ах ч мөн ажил руугаа гарна. Түүнд хослыг нь эндүүдэж өгөх үйлчилгээ хийм цэвэрлэгээний дарга санал болгосон ч татгалзаж автобус ирэх цаг болчихлоо гээд яваад өгнө. Минжигийн сууж явсан автобус зам хөндлөн гарч байсан скутертэй хүнийг мөргөх шахан огцом торомцлоход охин тэнцвэр алдаж өнөө хүүгийн ингэрт унах бөгөөд энэ нь яг л кинонд ирэх шиг романтик байдаг. Ким ах ч мөн хөл хөдөлгөөн ихтэй автобусаар ажил дээрээ буюу Сансен хадгаламжийн банкнд ирнэ. Тэнд тэрээр даргийнхаа байгууллагын зардлын талингаас нэгэн зөрчил олж илрүүлнэ. Гэтэл захирал нь чиний ой санамж чинь яасан сайн юм бэ? Зүгээр наатахаа нэг тийш нь болоод зохицуулчихаач гин. Тэрээр өөрчүний танхаачуудыг санаж өөрийгөө хамгаалах хэрэгсэл интернетээр хайж байтал хамт ажилдаг санаа гэх эмэгтэй хурж ирэн та өөртөө хэрэглэх гэж байгаа юм уу? Эмэгтэй хүний хэрэгсэл шиг байна да гэхэд охиндоо төрсөн өдрөөр нь нүхгээд л гин. Санаач төрсөн өдрөөр нь би хамгаалах хэрэгслэл бэлгэлэх нь арай л тиймхэн баха. Би хамт явж бэлэг сонгох чинь туслая л гэхэн дэр. Сургууль дээр Минжи хідэн охтод дээрлэхүүлнэ. Хариун цэврийн өрөөнд ороход хэсэг охид тамхи татаж байх бөгөөд тэд Минжигээс бэлэвсэн эрийн үнэр үнэртэж байна гэх мэтээр дахин өдөж хоргоосонд охин тэдний өөдөөс сөрсөн ч чамайг харахаар өрөвдөд байх юм хэмээн доромжилсан маягтай цэхэлцээр яваад өгнө. Үүний дараа Ким ах санаа хоёр Минжид бэлэг авахар их дэлгүүр орно. Санаа түүнийг белоны урьдчилан захиалгын дараалал зогсоож үлдээгээд өөрөө бэлэг авахар явлаа. Тэрээр Минжид маш үнэтэй цамц авч ирэхэд Ким ах буцаахыг хүсэх боловч санаа түүнийг ятгахсаар байгаад бэлгийг нь авахулж чаддаг. Гэртээ эртэл Минжи хувцас угааж байгаад аавынхаа хувцснаас хөгшин эрэгтэй хүний үнэр өнөртөд байна хэмээн өөрийнхөө хувцасаа дахиж хамт угаахгүй байхыг гойно. Минжи өрөөндөө ороод уцаа авахж байхдаа шохоорхдоо Ким намхүүний цахим хувцсыг үзэж байгаад андууран лайк дарчихдаг. Удахгүй нөгөө хүүгээс зурус ирэхэд охин ихэд сандраг. Маргаашин сургууль дээр Минжигийн биеийн тамирын хувцас алга болсон байдаг. Дээрлэгдэг охид хувцсыг нь хогийн сав руу шижигсэн байж. Энэ үеэр сургуулийн спорт заалнаас гарч ирсэн намхүн охинд өөрийнхөө цамцыг зээлүүлнэ. Биеийн тамирын багш Минжиг дөрөмт хувцаа дутуу өмслөө. Яагаад өмдийг нь өмсөөгүй байгаа юм гэж сэмлэхэд дээрлэгч Хэри Минжиг намхүүний цамцыг өмссөн байхыг харна. Үргэлжлүүлэн киноны бусад дөрүүд гарна. Таквондогийн багш болон цэргийн дөрөмт хувцастай гудамжинд хачин авирлаж зам зохицуулах Пак Чинчол нар. Чинчол бусдад тусалсандаа баяртай байгаа ч энэ бүхэн нь бусдад ямар ч хэрэггүй зүйл гэдгийг огтхон ч ухаардаггүй. Хараан тэрээр Солонгосын далайн явган зэргийн Ахмад дайчдын холбоо гэсэн хаягтай чиргүүл рүү орохдоо эргэн тойронд нь хүн байгаа эсгийг шалгаж хамаг хөшгөө хаан ихээс сэжигтэй байдлаар орох боловч тэнд өртөөл CS:GO тоглож суудаг. Харин Таквондогийн багш цэргүүлийн хаалгыг хэд хэдэн удаа тогссон ч хариу өгөхгүй байсан тул нэлээд хүчтэй өлөн хаалгыг эвдэж онгойлгоно. Тэр хоёр хоорондоо маргалтаж Ким ахтай уулзах талаар ярилцсан. Өнөөдөр тэдний жилдээ нэг удаа цугларт өдөр нь байж. Удалгүй тэд орой хоол идэж цуугаагаар гарна. Пак Чинчол Таквондогийн багшийг дөрөмт хувцас салахыг шаардахад тэрээр татвараа охин Даабигийнхэн зурагтай охиндоо хайртай гэсэн бичгтээ цамц өмссөн байдаг. Энэ үеэр өнөөх гудамжны танхайчууд уушин газарт орж ирэх бөгөөд Ким ах Пак
Чинчол Такондогийн багш хоёрт мөнгөтэй тогтоо өгөөд би төрүүлээд явахгүй бол Минжи ганцаараа байгаа гэв. Гэвч Такондогийн багш түүнийг зогсооно. Тэрээр Ким ахаас жилд ганцхан удаа биш ойр ойрхон уулзаж байхыг хүсэж ганц удаач болохноо өөрийнхөө төлөө амьдраа гэж хэлнэ. Энэ үеэр уушин газрын эзэн танхаажуудыг тамхиа гадаа гарч татахыг шаардахад тэд хэрүүлүүдэж эхэлнэ. Танхаажууд тэднийг харж байгааг анзаараад гарахтаа өдөө хатгана. Жинчол үнийг зүгээр өнгөрүүлэхгүй уурлах гэтэл нөгөө хоёр нь бид бол зүгээр л нүдний шилтэй ахмад насныхаа болсон. Тайван чивээгүй амьдарцгаая гэд бүгд гараад явах гэтэл нөгөө танхаажуудын нэг нь Жинчол руу савтай ус аваад ичгэн. Тэгснээ бүр шугамд аваад подвалкан дээр нь байгаа охин руу нь санаарах. Тисэн гэхэд нандин охиныг доромжлоход яаж тисэх вэ дээ? Шууд мөргөө зохиж унаана. Харин Ким ах чимээгүй хүн тэндээс явчихсан байдаг. Жинчол өнөөх танхаажуудыг ганцаараа ар араас нь нам зохих бөгөөд энэ зодооч мөн хяналтын камерт бичигдэнэ. Хаалга эвдэрч зодоон гудамжинд үргэлжлэх үеэр цагдаа нар ирж тэр хоёрыг цахилгаан буугаар буудан унаана. Маргааш өглөө нь Ким намхүүний цамцыг олж харна. Минжи сандарсаар цамцыг аваад гүйхэд Ким ах охиноо найз залуутай болсон юм болов уу хэмээн гайхаж хоцорно. Сургууль дээр охин Ким намхүүнийг олж цамцыг нь баярсан сэтгэлийн илэрхийлэл болгон гүзээлзэгний сүудээ хамт буцаан өгнө. Намхүү Instagram дээр лайк дарсан хүн чи мөн биз дээ гэхэд Минжи эцсэндээ би Instagram ашигладгүй л дээ гэж мэлцэнэ. Энэ бүхнийг холоос хар зогссон Хэри болон түүний найз охтын дургуутсал хүрнэ. Хэри Минжиг зогсоо загуу 3 удаа угсруулан алгатаж ээжгүй хүүхдээс хямдхан үнэрл үнэртэж байна хэмээн доромжлно. Минжи зүгээр суусангүй өөдөөс нь тэмцэлцэн тул Ким ахын утас руу сургуулиас нь залгадаг. Удалгүй Хэригийн аав бол нөлөө бүхий танил тал ихтэй Жуха Construction компани ерөнхийлөгч болох нь тодорхой болно. Хэригийн аав Жоо дарга нэгэн төслийн талаар шин гишүүнтэй уулзаж бүүзэгдэл гарна. Тэд спад уулзан ярилцах бөгөөд энэхүү дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжснээр шин гишүүний улс төрийн замнал болон тойргийнхонд нь хэрэгтэй гэдгийг хэлэлтэн. Сонирхолтой нь Жоо даргын нуруу мөр тэр чигтээ сорив шарах болсон байв. Тэрээр урд нь бизнес эрхэлж байхдаа хит хитэн шивэстэй байсан ч охиндоо харуулхаас ичиж өөрөө шууд паяал нэгтэж арилгасан гин. Шин гишүүнч үнэхээр чочирдож маш их өвдсөн байхдаа гэхэд Жоо дарга надад өгсөн амлалтаасаа нэтсэн хүмүүс үүнээс жилийн өвдөлт мэдрэгдсэн байх хэмээн хүйтнээр занлхийлэлтэйгээр гишүүн танд итгэлээ шүүгээд яв. Тэндээс гарч явахдаа эхнэрээсээ Хэри Минжи хоёрын сургууль дээр болсон явдлын талаар дуудлага хүлээн авна. Үүний дараа Жоо даргатай уулзахаар алтан шүдтэй хацартай сорвтой нэгэн дээрэмчин ирэх боловч нарийн бичиг нам нь төлөвлөгөө өөрчлөгдсөнийг дуулгаж дараа уулзахыг шаардна. Сургууль дээр Хэригийн ээж Ким ах руу хашгичиж дайр тавшилж байхад Ким ах зөвхөн уушлалт гуйн зогсно. Минжи дургуутлын илэрхийлэгч аав нь түүнийг дуугүй байхыг шаардна. Хэригийн ээж Минжид сахилгын шийтгэл оногдуулж хувийн хэрэгтэн тэмдэглэл үлдээхийг шаардахад Ким ах охиныхоо өмнөөс уучлалтгүй өвдөг сөхрөн. Жоо дарагч Минжиг өөр сургууль руу шилжүүлснээр асуудлыг чимээг өхөн шийдхийг зөвшөөрнө. Бүгд явсны дараа сургуулийн удирдлагууд Жоо дарагт өөжөө сэтгэл гаргасанд нь талархахад тэрээр хэрв ийм зүйл дахин давтагдвал та нарч энэ сургуульч байхгүй болно шүү гэж занш хэл. Гэртээ харих замдаа Минжи аавдаа маш их гомдсон байдаг. Охин уйлж аавынхаа саяны арчаагүй үйлдэл туйлаас гомдсноо хэлнэ. Тэрээр гэрлүүгээ явхаас татгалзаж найз Хэрёны гэрт хонноо араас нь залуул гэрээсээ хоргон шүү гэж зүрдүүлнэ. Ким ах маргааш охиныхон төрсөн өдөр гэдгийг сануулхад охин энэ өдөр ээж өгсөн болохоор би төрсөн өдрөө үзэн яддгаа гэж хашгичаад яваад өгнө. Ким ах талигаа чихнэрийнхээ шарлын өмнө ирнэ. Тэрээр ихнэрээ Минжиг тээж байхдаа хэлж байсан үгсийг нь эргэн дурсна. Ихнэр нь хайр, үнэн сэтгэлийн бэлэгдэл болсон алт мөнгөнд цэцгэнд дуртай хэмээн хэлж байжээ. Тэрээр талигаа чихнэрээсээ уушлуулдаггүй. Гэртээ хараа тэрээр Минжигийн өрөөнд орно. Энэ үед Минжи хөл хөдөлгөөнтэй гудамжаар алхаж явах бөгөөд намхүүнээс сургуулийн арын хаалган дээр уулзъя. Заавал хэлэх зүйл байна. Тэл чинь хүлээн шүү гэх зурус хүлээн авна. Ким ах шүүн дунд болохыг хүлээж Минжи рүү залгах боловч охин нь уцаа авсангүй. Охин хаа нэгтээ ухаангүй хөвтөж байгаа дүр зураг харагдана. Ким ах охиныхоо сүрдүүлгийг санаад уцаа таслана. Маргааш өглөө хүртэл Минжиг хүлээх боловч холбоо барьж чадсангүй. Арга бараа нь найз руу залгахад өөрчн Минжитэй огт уулзаагүй гэдгээ хэлнэ. Тэрээр сургууль руу яаран очсон ч охин алга байлаа. Эргээд хартал ард нь намхүүн чичирч гисэн зогсож байх бөгөөд тэр зурвсыг би явуулаагүй. Би ч бас уцаа дээрэмдүүлсэн болохоор яаж чадаагүй уучлаарай хэмээн. Ким ах барилгын талбай руу хөтөлсөн цусны мөр олж тэндээс их хэмжээний цус болон Хэригийн усны болтыг олж хар. Энэ үед бороо орж эхлэх бөгөөд удалгүй Хэри нэгэн дээрэмчний хамт ирнэ. Ким ах тэдний өөдөөс очиж Минжиг яасан тухай асуухад дээрэмчин Ким ахыг зохихоор талаа. Мэдээж Ким ах түүний дайралтаас гайхалтай чадварлагаар болтож Хэригийн усны болтны тухай үргэлжлүүлэн асууна. Дээрэмчин Ким ахын хувцсыг тасчих үед түүний цээж нураагаар дүүрэн шархны сорив харагдана. Түүний өнгөрсөн үеийн богино хэмжээний дурсамж нь Ким ах удирдах тушаалын хүн рүүгээ буу тулгаан өөрийгөө нэн даруй цэргийн албанаас чөлөөлөхийг шаардаж буйгаар гарна. Түүний нууц нэр нь код 66 бөгөөд бүгд найрамдах Солонгос улсын тагнуулын албанд илсэн хойд Солонгосын дөрвөгч тусгай агент оршин байгаа нь огт мэдэгдэж болохгүй маш олон нууц даалгавруудыг өдөрдөн биелүүлж байсан байдаг. Мөн ийм хүнийг
түүнийг цэргийн албанаас чөлөөлж гадаад ертөнц рүү гаргавал үндэсний аюулгүй байдалд халтай гэв. Ким ах ч өнөөх дэрэмжнийг хайр найргүй зодох бөгөөд нэгдүгээр анги Ким ахын уур хилэн дүрлэлсэн төрхөөр өндөрлөнө. Харин 2 дугаарыг эхлэхдээ 2008 оны Камво мужийн Чонсан цэргийн тусгай ангид болсон үйл явдлаар эхэлнэ. Агент Ким удирдах тушаалтнаас Өмнөд Солонгосыг тагнах тагнуулын ерөнхий газрын хатуу чиг шугам баримтлагч Дид дарга Ким Жон Сонгийг устгах тушаал авна. Тэрхүү Дид дарга нь хойд Өмнөд Солонгосын энхийн хэлэлцээрт ажиллаж байсан нууц агентуудыг араас нь хутгалан хөнөөх ажлыг зохион байгуулсан нэгэн байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллээр Дид даргыг ослоор өөд болсон тухай мэдээлэлж байв. Үүний дараа агент Ким охиноо төрхийг харахаар төр хэмлэг рүү яаран гүйж буй хэсэг гарна. Түүний эхнэр охин Минжигээ төрүүлээд удалгүй амьсгал хураадаг. Тэрээр өхрийнхээ өмнө Ким ахаас өнгөрсөн амьдралаа мартаж зөвхөн Минжигийн аав болж амьдрахыг гуйсан байдаг. Үйл явдал шилжихэд агент Ким дарга руугаа буу тулган өөрийгөө албанаас чөлөөлөхийг шаардаж буй хэсэг гарна. Дарга нь зөвшөөрснөөр агент Ким жирийн нэгэн Ким ах болж охиноо хайрлан түүнийхээ төлөө бүхнээ зориулах болжээ. Дараагийн өнгөрсөн үеийн зурсамжаар намхуугийн утаснаас Минжи рүү яаж зурус очсон нь тодорхой болно. Хитэн танхайчууд хүүг булан чахаж уцыг нь дээрэмдэн авч өнөөх зурвсыг бичсэн байв. Минжи намхуунтэй уулзахаар ирэхэд тэнд намхуун биш харин Хэри тэдний бүлэг болон өнөөх танхай залуу хүлээж байлаа. Хэри болон танхайр Минжиг ээлжлэн зохиж охин чадлаараа эсэргүүцсэн ч эцэст нь Хэри араас нь охины толгоороо чулуугаар ухаан алтлан зохиж унгана. Бүгд түүнийг өвчлээ гэж бодон түргэн дуудах гэж байтал нөгөө танхайр бусдад цагдаад хэлвэл алын шүү гэж занал хэлээд утаснуудыг нь хураан авна. Тэн дээр өөрийн дарга болох Уу Минчолоос бид алдаа гаргаад хүн алчглаа. Зогцыг замаасаа зайлуулахад туслахыг нь буйна. Жоо даргын өрөөнд харагдсан өнөөх нууцлагэр Минчолийн хажууд байж тарах бөгөөд тэдний яриаг сэм сонсож байгаад Жуха констракшн охин гэхийг сонсоод Хэри туслахаар шийдэж Минжиг машиныхаа тээшинд хийн. Өнөөхөр Хэригийн асуудлыг зохицуулж өхийн тулд мөнгө амлаж буй яриаг нууцаар хурааж авдаг. Замдаа тэрээр зогцыг хэрхэн устгах талаараа зохиолгаад Хэри гэрт нь буулгахдаа аавдал битгий хэлээрэй гэж сануулна. Үйл явдал эргээд 1-р ангийн төгсгөлд ирэхэд өнөөх танхаа этгээд Ким ахын өмнө Минжиг зүгээр айлгах гэж байтал өөрөө унсан. Тэгээд Минчол ах руу залгасан. Тэрнээс хойш би юу ч мэдэхгүй. Би ч бас цухтчихсан гэв. Ким ах гэртээ ирээд Минжи дэрэгдэн байгаа мэт хий үзэгдэл харах бөгөөд үүнээсээ болоод ажилласаа хоцорно. Хамт ажилдаг санаа нь түүн рүү холбоо барих гэж оролдох боловч тусыг эсвэл Ким ах охиноо олохын тулд Уу Минчол болон түүний ард байгаа хинтээж хамаагүй үзэлцэхэд бэлдэж эхэлнэ. Дараагийн хэсэгт Минчол болон түүний хідэн мөнгө хүлэгчид нэгэн залууг зээлэ төлөхийг шаардсан занал хийлж буйгаар гарна. Гэрээний тусгай залтанд хэрэв хугацаандаа мөнгөө төлөхгүй бол гэр бүлийнх нь гишүүдийн дотор эрхтнийг авна гэж заасан байв. Мөнгө хүлэгчид залуугийн охины эрхтний 8-нд явуулахаар чирж байх үед хаалганы хонх дуурна. Хаалганы цаана Минчолыг хайж ирсэн Ким ах зогсож байлаа. Мөнгө хүлэгчид болон Ким ахын хооронд ширүүн зодон болж тэрээр охиныг яг цагаа олж аварч чаддаг. Уу Минчол тухтаж амжихч Ким ахын хаалганы гадаа хэрээсэлсэн байх нарийн төмөр утсанд хөлөөс сийчүүлж хүнд шархтана. Нөгөө талд тэквондогийн багш Хансу урьдчүн уушийн газарт Жинчолийн тарьсан хэрэгээс болж тусгаарлах байранд орсон байв. Тэрээр өөрийн суллахыг шаардаж Жинчолыг ямар нэг юм хийх гэж шаардна. Ким ахын байрны доор байдаг хийм цэвэрлэгээний газрын эзэн урьдчүний зодооны бичлэгийг захин орчинд цацаж тренд болж буйг харна. Үйл явдал Хойд Солонгосын өмнөд хариуцсан тагнан турших газрын хэвлэл мэдээллийн шинэлтийн өрөөн шилж нэгэн судлаач тренд болж буй бичлэгээс Ким ахыг олж харсан тухайгаа илтгэж түүнийг 1-р зэрэглэлийн аюул хэмээн тодорхойлно. Дээд тушаалтнууд Ким ахыг баривчилж авчрах талаар хилцэх боловч 1 сарын дараа болох Хойд Өмнөд Солонгосын энхийн хэлэлцээрийг дуустал хүлээхээр шийднэ. Гэвч өнөөдрөөс чиглэсэн тагнуулын дарга үнийг эрэс эсэргүүцнэ. Хурлын дараа дарга уур хилэнгээ барьж чадан Ким ахыг барьж чадах цор ганц хүн бол 66 дугаартай Пак Ёнгван байсан ч тэр аль хэдийн өгсөн гэдгийг дүртэнэ. Ёнгван урд нь бүхэл бүтэн салаа зэргийг ганцаараа устгаж байсан цуутай дайчин байж. Харин түүний дүрсэндүүн одоо аримд аль хааж байгаа бөгөөд дагаа адилхан өндөр чадвартай гин. Эргээд Өмнөд Солонгос тусгай даалгаврын газар Ким ахыг дахин хөдөлгөөнд орсонд төвшөж эхэлнэ. Нэгэн эмэгтэй Пак Жинчолыг Ким ахтай хамтран ажиллаж байсан тухай мэдээллийг уушийн газрын зодооны мэдээллийн хамт удирдлагадаа тайлагнана. Мэдээллийг хүлээн авч буй хүн бол тусгай даалгаврын газрын дарга хүрэн цог хочтой Кан Гукчол юм. Өнөөх эмэгтэй агент Ким итгэвчснээс хойш Хойд Солонгосын тал хөдөлгөөнд ороод байгааг анхааруулна. Ким ах өөрийн шугамаар мөрдлөгөө өргөжлүүлж Минчолыг тамалж мэдээлэл олж авна. Түүн шиг доод түвшний танхайчууд Telegram дээр түр хугацааны групп чатаар даалгавар авч ажилладаг байжээ. Даалгавраа биелмэгц мессежүүд болон групп чат тэр чигтээ устгаж өгөө болдог гэв. Минчол өөрийгөө насанд хүрээгүй учраас хууль түнд зөөлөн хандан хэмээн Ким ахын өдөөс давхурхан томроо. Ким ах харин хариуд нь эцэг эхээ алдвал өмчөн, эхнэр нөхрөө алдвал бэлэвсэн, харин үр хүүхдээ алдсан хүнд өөх нэршилж байдаггүй болохоор үүнээс илүү алдах зүйлгүй болдог юм гээд түүн рүү буу тулгах үед айсандаа Минчол бусдыгаа бодвол аль хэдийн 20 нас хүрсэн гэдгийг
хүлээж орхино. Энэ үед түүний утас дууран танаа бүлгийнхнээс хин ч ам нэх ёсгүй шүү гэх зурвас ирнэ. Ким ах өнөөх дугаар руу залгасан ч хариу өгсөнгүй. Охиныг авч явсан алтан шүдэт дээрэмчин цагдаа залгаж байж магадгүй гэд чаатыг устгаж уцаа хайхыг нь тушаана. Хамгийн сүүлийн зурвас охидын цогцыг зохицуулчихсан гэсэн бэ. Охиноо өгсөн гэдгийг сонсоод Ким ах цочролд орж Минжолыг буудах гэж байх үед цагдаа нар хурж ирнэ. Нөгөө талд Хэри болон улсан явдлаас айд сандарч сууна. Жоо дараа охинор дээр ирж өдрийг хэрхэн өнгөрүүлснийг асуугаад Минжигийн явдлыг зүгээр л мартахыг зөвлөнө. Тэрээр охиндоо хүмүүс чамайг хараад чичрэх ёстой. Чамайг хизээж амархан өгөөш гэж бодож болохгүй хэмээн хэлнэ. Алтан шүдтийн гар хөл болсон залуус түүнээс яагаад Хэригээс мөнгө аваагүйг нь асуухад тэрээр хэрэг бид бодлогыг хөдөлвөл Жоо дараа биднийг амьдаран залхих болно гэж хариулна. Энэхүү яриа үйл явдлыг 2016 он руу хөтлөх бөгөөд Жоо дараагийн өнгөрсөн үе тодорхой болно. Тэрээр урд нь барилгын компаниудыг дээрэмдэж хүчээр булааж авдаг байсан тогшин аюултай танхаа этгээд байжээ. Алтан шүдэт Жоо дараагад өртөө учраас энэ сэдвийг ингээд хаахаар тэгснээ удахгүй очиж уулзнаа ерөнхийлөгчөө хэмээн амандаа бүвтнэ. Цагдаагийн машин Ким ахыг авч явах бөгөөд энэ үед далаагаар дамжин өмнөд солонгосын хил рүү нэгэн тагнуул нэвтрэн орж ирнэ. Тэр бол Ким ахыг устгах даалгавар авсан хуучин код 66-гийн төрсөн дүү бөгөөд түүнд мөн код 66 нэрийг өгчээ. Тэрээр өөрийн холбоотонтой уулзаж Ким ахын байгаа газар буюу цагдаагийн хэсгийн байршил машин буу зэргийг хүлээн авна. Мөн шинэхэн 66 ажиллагааны санхүүжилтийг шийдэж өгөхийг хүснэ. Таквондогийн багш Хансуу тусгаарлалтаас суллагдаж Жинчолийн хинэггүй занд дургуутсан өглөн. Тэрээр хажуугаар нь өнгөрөх шинэхэн 66 номерыг хараад сэжиг авсан ч тэгсгээгээд хий хардлага гэж бодоод өнгөрнө. Шинэ 66 цагдаагийн хувцс өмсөн өөрийнхөө зүс хувиргаж дотор хоол нэхэд суугаад Жинчол дээр ирнэ. Тэр Ким ахын талаар асуух боловч Жинчол олигтой хариу өгөхгүй бол зааруулна. Буугаар тулгаан сүрдүүлэх үед Жинчол Ким ахын гэрийн хаягийг зааж өгдөг байна. Гэвч Жинчол зүгээр байсангүй хамт хоригдож байсан залууга зогчхоод амьсгалахгүй байна хэмээн уймын самуун дэгдээгээд тэндээс оргож амжина. Алтан шүдэд Хээрэтэй ярьсан бичлэгээ сонсож суух бөгөөд түүний гар хөлүүд нэгэн газрыг чөлөөлүүлэхийн тулд нэг залууг зодож байдаг. Тэрээр бичлэгийг засуулж аваад студиэс гарна. Машиныхаа тээшийг онгойлгон Минжигийн цогцыг яагаад олигтой дээгүүр нь уутаар бүтээгээгүй юм бэ хэмээн уурлах үед Минжи одоогоор үхвээгүй амьд байгаа нь харагдана. Цагдаагийн эсрэгт Ким ах байцаалтын явцад ганц ч үг дуурахгүй сууна. Цагдаа нар түүний хурууны хийг авсан ч системийн сан руу нэвтэх хэрэг нь хаалттай байдаг. Энэ үед Ким ахын утас дуурах бөгөөд дэлгэцэн дээр нь миний охин гэсэн нэр гарч ирнэ. Ким ах уцаа авч цаана нь Минжи амьд байгааг хэлтгэснээр инээг өндөрлөн. Цувралын мэн 3 дахь анги 5 сарын өмнөх дурсамж үзэгдлээр эхэлнэ. Сургууль дээр Минжигийн найз охин өөрийнхөө уцыг хураалгачихсан учраас Минжигээс уцыг нь гуйж авахдаа "Хүү юу амар хуучны уц бариад байгаа юм бэ? Манай аав л ийм юм барих байх. Шинийг авал та. За ямар ч тач баярлаа" гээд явчихв. Минжи ангийнхаа бусад хүүхдүүдийг харахад бүгд л шинэ сүүлийн үеийн утас барьдаг байв. Гэртээ ирээд охин аавдаа хоол бэлдэж өгөөд найрсаг зан гарган туслахыг хичээнэ. Аав нь охиныхоо энэ юр бусын авирыг шууд гадарлах бөгөөд охин шинэ утас авахыг хүсгэд аав нь татгалзаж орхино. Үүнд нь гомдож тунирсан Минжи өрөөндөө орж хоолоо идэнэ. Харин тэр маргааш оройн охины хичээлээ тараад ирэхэд аав нь ширээн дээр нь шинэ утас зүрхэн хэлбэртэй түлхүүрийн оосрын хамт нууцхан үлдээсэн байлаа. Охин ч хүлэн газар хүрэхгүй их баярлана. Үйл явдал эргээд өнөө үед шилжихэд Ким ах цагдаагийн хэсэгт миний охин гэсэн дуудлагыг авна. Уцаар хин нэгэн дуурахгүй байснаа удалгүй холбог тасарч утас нь унтарчихна. Тэрээр цагдаагийн газраас ямар ч мэдээлэл олж чадалгүй гарна. Энэ үеэр өмнөд солонгосын тусгай алба буюу тусгай даалгаврын газар түүний байршлыг тогтоох гэж оролдох боловч Ким ах хуучин загвартай хутас хэрэглэдэг учраас байршлыг тогтооход хүндрэлтэй байв. Түүнчлэн Хуашийн цагдаагийн хэсэгт агент Кимийн хувийн эргийг шүүж үзсэн тухай мэдээлэл тусгай албанд хүрнэ. Ким ахын хамт ажилдаг санаа болон хим цэвэрлэгээний газрын эзэн нар руу нэгэн нууц дуудлага ирэх бөгөөд тэд ганц ч үг дуурахгүй яаран гарч чадна. Тэр хоёр ч муу айдад энгийн хүмүүс биш болох нь ийхүү тодорхой болно. Хэри өрөөнд сууж гарахгүй хичээлдэж явахгүй байгаад ээж аавынхаа санаа ихэд зовно. Жоо дарга нарийн бичгтээ Хэрэд юу болсныг олж мэд гих тушаалах бөгөөд тэд нэгэн сэжүүр олно. Тэр нь Сон Мину гэх нөгөө танхаа залуутай бичсэн чатууд дундаас Минжийг сургаад өгье гэх мэт сэжигтэй зүйлс олж мэднэ. Үүний дараа шинэ код 66 Ким ахын гэрлүү нэвтрэн орно. Гэтэл Пак Жинчол аль хэдийн төрүүлээд ирчихсэн хүлээж байдаг. Тэд гэр дотор ширүүн задлах бөгөөд эцэст нь шинэ 66 цогтож амжина. Жинчол түүний араас хөөх үеэр хөшигний цаана нуугдж байсан хим цэвэрлэгээний газрын эзэн гарч ирэн тусгай албаны дарга руу болсон үйл явдлыг хэлтгэн. Тусгай албаныхан агент Кимийн байгаа газрыг удалгүй тогтоодог. Тэрээр Хансуугийн тэквондогийн төв дээр очсон байв. Олимпийн тамирчин байсан Хансууг засгийн газраас илсүүлж Ким ах Пак Жинчол нарын хамт хойд солонгос руу тагнан турших үйл ажиллагаанд илгээж байжээ. Ким ах түүнээс Минжийг хайж олоход туслахыг гуйг нуугч олж өгөхийг хүснэ. Мөн тусгай албаныханд баригдахгүй тулд хуучин уцаа хаймаар байгаа ч охиноос нь дуудлага ирж магадгүй гэх горилог тээж байгаа учраас хайж чадахгүй байд. Гэтэл тусгай албаны дарга тэквондогийн төвд ирэхдээ нэгэн сурагчийг барьцаалан орж ирнэ. Сурагчийг тавьж явуулмагц тэдний дунд ширүүн зодоон өрнөн. Ким ах Хансуу хоёр тусгай агентуудтай тэмцэлцээр тэндээс цогтож амжина. Тэд нууц машин руу яарах бөгөөд тэнд очиод Минжигийн утасны
цэцний тохиог мөрдөж эхэлнэ. Ким ах Хансуугаас уучлалт надаас болж чи хүртэл тусгаагийнхны бай болчихлоо гэхэд Хансуу миний хүүхэд ч тийм байдалд орсон бол хамгийн түрүүнд би чам дээр очих байсан. Хурдан хөдөл Мижийг олцгоё хэмээн явна. Энэ үеэр Жинчол Ким ах руу залхан гэрт нь юу болсон талаар хэлнэ. Умардаас Ким ахыг хайж хүн ирсэн. Би дуусгах ёстой байсан ч өвдөг муутаагаасаа болоод өсөрч чадсангүй. Одоо Минжиш бас аюулд орсон байх. Сургууль нь хаана байд юм? Би яг одоо очлоо хэмээн сандарна. Хансууж Ким ахын уцаар Минжийг аль хэдийн хулгайлагдсныг хэлэх үедээ зэрэгцэн Минжигийн утасны байршил Кёнгийн мужид байгааг тогтоосноор тэд тийшээ хөдлөн. Жоо даргын нарийн бичиг Со Минугийн гэрт очино. Тэрээр Ким ахын талаар мэдээлэл олж аваад Минуд ам таглах мөнгө өгнө. Гэвч Жоо даргын тушаалаар тэрээр Минуг газар дээр нь хөнөөж орхино. Нөгөө талд шин 66 Минжигийн сургууль дээр очиж бөөнөрөө нэг хүүг дээрлэхэж байхдаа таарч Минжигийн тухай асуув. Дээрлэхэгчид хариулахгүйгээр барахгүй шин 66 руу дайрч зүгээр явж байсан замаараа яв гэхэд дээрлэхэж байсан хүү. Би Ким Минжиг мэднэ гэснээр шин 66 дээрлэгчдийг зодож холдуулаад Минжигийн тухай асуухад өнөөх хүү. Охиныг олохын тулд дотны найз Кан Хёрёнгийг хайхыг зөвлөөд түүний утсан дээрх найзаа хайх аппликейшнээр дамжуулан Минжийг тогтоож болно гэдгийг нь хэлж өгнө. Тусгай албаны агент санаач мөн сургуулийн анги удирдсан багшаас Минжи болон Ким ахын талаар байцааж асуув. Шин 66 сургуулийн эмнэлгийн өрөөнөөс Хёрёнгийг олж түүний хүчээр туслуулахаар сүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Жоо дараа удахгүй болох хойд өмнөд Солонгосын худалдааны хилтээрийн талаар Кан гишүүнтэй уулзаж буй хэсэг гарна. Уулзалтын дараа Жоо даргад Минжи алга болж аав нь хайж байгаа ч огт мэдээллийг нь олж чадахгүй нэвтэрч чадахгүй байна. Сэжигтэй байна хэмээн мэдээд болгоно. Харин Ким ах Хансуу хоёр заасан газарт ирэхэд тэднийг олон тооны танхайчууд тогтон аав. Нэг залуу Ким ахын өмнө томорч тохуурхыг оролдоход Ким ах түүний үсийг нь хуйгатай зулгааж орхид. Ким ах бүлгийн толгойлогчтой уулзахаар цааш явах бөгөөд Хансуу ард үлдсэн танхайчуудыг ганцаараа нам зохиж эхэлнэ. Бүлгийн толгойлогчид Ким ах ирж буйг мэдэгдэх үед түүний цамцны халааснаас Минжигийн зүрхэн хэлбэртэй түлхүүрийн осор цохойж харагдана. Ким ах дээш гарах замдаа цахим орчинд эмэгтэй хүний нэрээр хуурамч хаягныг эрчүүдийг залилж суудаг хууль бус бүлэглэлийн үр урхааг олж харна. Охиныхоо зүрхэн хэлбэртэй түлхүүрийн осрыг олж харамгацаа Ким ахын уур үнэхээр их хурж тэнд байсан дээрэмчдийг хядаж хайна. Доор Хансууч мөн өрөөг тэр чигтэн цэвэрлэж дууссан байв. Дээрэмчдийн толгойлогчдоос Минжигийн утсыг хаанаас авсныг асуухад урьд бид хамт хонсон хэмээн ой гутмаар утасны нүүр зургийг нь долоож тохиурхад Ким ах хэдхэн секундэд цочролд орж ухаан балартаж өнөөх толгойлогчийг амьд өгтөл болтол нь нүднэ. Өгтлөө нүдүүлсэн дээрэмчин сая нэг үнэнээ хэлж охиныг хизээж хараагүй гэдгээ хэлнэ. Толгойлогч тэр утсыг Хвасын буудлын нэгэн орон гэргүй залуугаас авсан байжээ. Ким ахад ирсэн өнөөх дуудлага нь тэр залуугийн санамсаргуу дарагдсан дуудлага байж таарна. Мөн тэрээр Минжигийн Хёрёнтэй харьцсан чатыг уншсан бөгөөд Хёрён охиныг зүгээр л ашиглаж байсан нь илэрхий байлаа. Энэ агшинд Ким ах охиноо дэндүү ганцаардаж байсныг мөн түүнд хамгийн их тусламж хэрэгтэй байх үед эцэг хүний хувьд дэрэгдэн байж чадаагүй гэдгийг ухаарч маш их харамсна. Яг тэднийг тэндээс гарч байх үед шин 66 гарч ирэн Ким ах руу буу тулхан энд байсан юм уу? Хуурамч 66 химээснээр анги төгснө. Үнсэн анги дуусны дараа үйл явдал 2006 оны дурсамж хэсэг рүү шилжинэ. Ким ах өмнөд Солонгосын нэгэн цэрэгтэй уулзаж байх бөгөөд өнөөх цэрэг түүнээс өөрийн талд орохыг илт шаардна. Эндээс Ким ах Пак Чинчол хоёр анх хэрхэн таарлаж байсан нь харагдана. Тэд ан ман үздэх бөгөөд Чинчол түүнийг амьд үлдэхийг хүсэж байвал хүчээ битгий нуу хэмээн үднэ. Ким ахч надад амьд явах хүсэл алга. Би зөвхөн найздаа өгсөн амлалтаа л биелүүлж байна гэж хэлнэ. Энэхүү дурсамж хэсэг Ким ах өөрийн нэрийг 73 гэж хэлснээ засаж 66 хэмээн хэлснээр төгсдөг. 4-р анги 1997 оны хойд Солонгосын хойд Хамгён мужийн Гүмган өнчөн хүүхдийн асрамжийн газарт болсон үйл явдлаар эхэлнэ. Бүгд найрамдах арчилсан Солонгос улсын хошууж Риөндрön асрамжийн газарт ирж айрамд илсүүлэх бага насны хүүхдүүдийг шилж авна. Хамгийн шилдэг гэсэн хүүхдүүдийг нэг ангид цуглуулж бүгд найрамдах арчилсан Солонгос ард улсын спортын ангид орох хүүхд байна уу гэхэд Пак Ёнгван хамгийн түрүүнд сайн дураараа алхаж гараад тэнд орвол үргэлж гэдэс татгалан байх уу гэхэд тим гэснээр ураг шалхан гардаг. Бусад хүүхдүүд ч түүнийг даган гарна. Гэвч тэднийг шууд авахын хооронд нь үхэг үлдэхээ үзэх ширүүн зодоонд орвол энэхүү аимшиг тулаанаас Пак Ёнгван болон бидний мэдих Ким ах гэх хоёр хүү хоёулахнаа шалгаран үлдэнэ. Тэдний бусад хүүхдүүдийн хамт сургалтын бааз руу авч явах бөгөөд тэнд өөрсдийн нэрээ марцталан дарчилхан зодож хэрцгийгээр бэлдэж эхэлнэ. Хатуу ширүүн сургуулиалд үргэлжилсээр өмнөд Солонгос руу нэвтрэн орох тусгай даалгавар гүйцэтгэхэр бэлтгэж буй код 66 болон код 73 буюу Ким ахын баагнаас залуу үе хэрхэн өнгөрснийг эндээс тодорхой харж болно. Он жилүүд өнгөрч 66 болон 73 хоёулаа баазаас төрсөн хамгийн шилдэг дайчид болцгоно. Дараа нь тэд өмнөд Солонгосын Канвон мужид халдан нэвтрэх ажиллагаа гүйцэтгэж байх үед 66 болон бусад бүх хамтрагчид нь бөмбөг төртөнд дэлбэрчихдэг байна. Харин 73 амьд үлдэх бөгөөд түүнийг андаа хөнөөсөн урвагч хамтрагчдаа бүгдийг нь дэлбэлж орхиод өөрөө өмнөдрөөд урвсан нохоо хэмээн гүтгэж орхидог. Энэ үеэр 66-гийн гэрээсээ явж байсан бага насны богино хэмжээний дурсамж гарах бөгөөд түүний төрсөн дүүгийн нэрийг Кансон гэдэг байжээ. Үйл явдал эргээд өнөө үед шилжиж өмнөх ангийн төгсгөлтэй залгагдана. Хансуу Ким ах хоёр шин 66-гийн өдөөс ширүүн үцэцэж байх үед хим цэвэрлэгээний газрын эзэн тэднийг авардаг. Тэрээр урд нь автомашины зогсоол дээр шин 66-г сэжигтэй байхыг нь анзаарсан байжээ. Хим цэвэрлэгээний газрын эзэн болон
болон санаа хоёр Ким ахаас бууж өгөхийг шаардах боловч Ким ах бууж өгөхөөс өмнө охиноо олох бахан хугацаа өгөөч гэж гуйгаад гарчгүй. Хансуу Ким ахын араас дагах бөгөөд энэ симхийг ашиглан шин 66 нөгөө хоёр агент руу гиндүүлэн дайрна. Нууц машинд ирсэн Ким ах суманд шархсан газраа боож байх үед Пак Жинчол тэдэн дээр ирж нэгдэнэ. Тэрээр үргэлж шуугиан тарьж хөл толгой нь олдохгүй явдаг нэгэн. Тэд Хвасын буудлын дээр байгаа орон гэргүй залууг болохоор яарах бөгөөд тэдний араас тусгай даалгаврын газрын агентууд шил даран мөрдөж байлаа. Орон гэргүй залуу Минжигийн уцыг хэрхэн осноо хэлж өг. Алтан шүдэд бүлэглэлийн дээрээ үсээ босон нэгэн залуу цагаан өнгийн БМВ машинаас уцыг хогийн сав руу шидэж байхыг харсан гэв. Удалгүй өнөөх цагаан БМВ Мёнгпо бомб руу хурдалж буйг харагдах бөгөөд цаг агаарын мэдээгээр тэр шин хүчтэй шуурхыг анхааруулна. Ким ах болон түүний нөхөд машинаасаа тагнуулын ажиллагаагаа үргэлжлүүлж алтан шүдтийн өнөөх гишүүний нэрийг Ким Саммин гихтээ тогтоож чадна. Нөгөө талд алтан шүдэд бүлэглэлийнхэн түр амс хийж Жоо дарахад болсон явдлыг хэрхэн дуулах талаараа хэлсэн. Нэгийн гар хөл болсон туслах нь даргаасаа яагаад Жоо дараагаас өшөө авах гээд байгааг нь асуунгаа түүнд том зүсэм төмөс аяганд нь хийж өгнө. Үүнийг харсан бүлгийн толгойлогч гүнж очролт буюу Траман сидэрч туслахаа шууд зохиж аваад зодож эхэлнэ. Үйл явдал 2009 оны дурсамж хэсэг рүү шилжинэ. Тэр үед алтан шүдэд жинхэнэ нэр нь Жундэ гих бөгөөд нэгэн бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд дахин төлөвлөлтийг эсрүүцсэн жагсагчид руу халтсан хүмүүсийн нэг байдаг. Түүний дарга нь барилга угсралтын ажлыг хүчээр батлуулахын тулд жагсагчид уг барилгын дээврийн хашил хитрхи жижиг байсан учраас тэндээс хүн унаж өглөө гих жүжиг зохион байгуулж алтан шүдтийг барилгын дээврээс шидэж орхидог. Ухаан орсон алтан шүдэд өөрийн даргааг хөнөөж бүлэглэлийг нь гартаа авна. Өгөхийнхээ өмнө өнөөх дарга нь алтан шүдтийг дээврээс шидэх тушаалыг Жоо дараа өгсөн гэдгийг хэлнэ. Удалгүй Жоо дараа алтан шүдттэй уулзахыг шаардаж тэдний гар хөлүүдийн хооронд ширүүн зодоон тэгтэн. Эцэст нь Жоо дараа алтан шүдэд хоёр нүүр тулах бөгөөд Жоо дараа дэндүү хэрцгий нэгэн бай. Тэрээр алтан шүдтийн ирүүг утгаар тусаж амруу нь халуун бүхэл төмс хүчээр чихэж тамлана. Алтан шүдэд амьд үлдэхийн тулд өвдөг сөхөрч ам гойдог бөгөөд түүний алтан шүдний түүх ингэж эхэлсэн байж. Дээрэмчид Минжигийн биеийг бомбын хүүтэн агуулгад аваачих бөгөөд тэднийг агуулгын хянаж олж харна. Энэ үед Ким ахын явж байсан машиныг тусгай албаны дарга хүрэн цох замдан дэлбэлж орхино. Ким ах алтан шүдтийн туслахын байршлыг тогтоож дуусныг анзаарах бөгөөд яг энэ үед хүүтэн агуулгад шуудаад байсан Минжи ухаан орж амьд байгаа нь ашгүй нэг юм харагд. Хүрэн цох тэднийг машинаас гарч ирэхийг шаардахад хансуу гарч ирж түүнийг саадуулан өдөө атгаж эхэлнэ. Энэ хооронд Ким ах хүрэн цохын машиныг гартаа оруулж амжина. Хансуу хүрэн цохыг ус руу шидчихэд өөрөө араас нь усардаг. Түн өдөлгүй Жинчол машинаас гарч ирэн тусгай албаны бусад агентуудтай ганцаараа тултахаар үлдэнэ. Энэ үеэр Минжи хүүтэн агуулгаас цухтыг хичээнэ. Алтан шүдэд охиныг өгсөн эсгийг баталгаажуулж зургийг нь авахар агуулга руу зүйлнэ. Тэрээр Жоо даргын нарийн бичиг намтай холбогдож тохиролцоо хийхийг оролдоно. Харин Жоо дарга охин Хэритэйгээ болсон явдлын талаар ярилцахад охин бүх бурууг Минжи рүү жихэхийг оролцохоор байдаг. Гэтэл Жоо дарга охиноо алгадаад тэгж их алмаар байсан юм бол аавдаа хэлэхгүй яасан юм бэ? Би хүссэн бүхний чи өгдөг үстэй. Над дээр ирээгүүт чинь гомдож байна. Зүгээртээ тэгтээ энэ зүйл бол сүртэй зүйл биш гэх юм тэр. Жоо дарга нарийн бичиг намд хандаж хэргийг алтан шүдэд Минжи хөнөөсөн мэтээр харагдуулахаар зохион байгуулахыг тушаана. Ким ах бомб дээр хурж ирээд өнөөх цагаан БМВ машиныг олж харна. Хүүтэн агуулгад Минжи ухаан алдахгүй хичээж тэмцэж байх үед алтан шүдэд түүнийг бараг л олдог боловч яг тэр агшин Жоо даргаас дуудлага ирж саатуулна. Ким ах алтан шүдтийн гар хөлүүдийг олж уулзсан Минжигийн хаана байгааг асуух бөгөөд хариулахгүй булзаарсан залуусыг газар дээр нь нам зохиж унгана. Алтан шүдэд Жоо даргаас 2 тэрбум вон шаардаж заасан хаягаар ирэхийг тулхна. Ийхүү эргэж харахад агуулгын завсраар Минжитэн шүдэд рүү харж байгаатай харц тулгарснаар ийхүү дөрөвдүгээр анги өндөрлөн. 5 дугаар анги 2014 оны үйл явдлаар эхэлдэг бөгөөд Ким ах бяцхан охин Минжигийн хам шинэ байшинд нүүн ирж буйг харуулна. Хансуу Пак Чинчол нар тэдэнд тосолж байх зур Минжи аавдаа хэлэлгүй хідэн хүүхдийн хамт тоглоомын талбай руу явчихдаг. Охиноо алга болсныг анзаарсан Ким ах хаа сайгүй сандран хайна. Харин Минжи тоглоомын талбайд нөгөө хүүхдүүдтэйгээ хамт нуугдаж тоглож байгаад Желвон Ахмад насны халамжийн төв рүү орчихно. Тэндээ нуугдаж байгаад бүр унтаад өгсөн Минжиг санамсаргүй байдлаар дотор нь түгжээд орчихдог. Минжи 2 давхрын цонхоор цогтгийг оруулах үедээ нэг ахлах сургуулийн сурагчаас тусламж авч чадна. Ким ах аргаа бараад яг цагдаа руу залгах гэж байтал охин ааваа гэсээр ирэх бөгөөд түүнийг хаасайгүй сандран хайж байсан аавынх нь сэтгэл ингэж нэг амсхийн. Ким ах охиндоо дахиж ганцаараа хаашаач явж болохгүйг сануулад нулимс унгаахад Минжи аавыгаа тавьшруулна. Үүний дараа үйл явдал өнөө цагт шилжих бөгөөд алтан шүдэд Минжиг олж харан шууд дайран орох гэтэл Минжи төрүүлж хаалгаа хаагаад төмөр авчуулаад төгжиж чаддаг. Алтан шүдэд өөрийн гар хөл болгосод руу залах боловч Ким ах ирчихсэн танхаачуудыг ширүүн зодож байдаг. Үүний дараа Самман чи юу хин юм бэ? Тэр охин юу болоод ингэж байгаа юм бэ гэхэд Ким ах манай Минжи хаана байна хэмээн асууна. Самманч тэр хөлдөх агуулгад хийчихсэн. Анхнаасаа л өвчгсөн байсан штэ гэв. Үүнийг сонссон Ким ах хэрэг Минжи үнэхээр өгсөн байвал тэднийг бүгдийг нь ална гэж сангаргална. Гэвч Самман өөрөө цахилгаан
шахуулаад өгчихнэ. Энэ үеэр Жинчол агентуудад баригдчихсан хамт машинд явж байхдаа хэрэгтэй хэрэггүй баахан юм зогсоо зайгүй чалцсаар тэднийг бүр залхааж өргөдөг. Гэтэл станцаар Ким ахын байршлыг тогтоосон тул Жинчолыг зөөж яваа машинаас бусд нь заасан хаяг руу явахыг тушаана. Жинчолч яг эзгийг нь тааруулан агентуудаас малтарч чаддаг. Харин Ким ах сая зодож байхад нь цогцсон нэг танхайг дагаж хөөсөөр эцэст нь гүйцэн машиныг нь мөргөд зогсоод. Энэ хооронд оффист алтан шүдтийн нэмэлт гар хүл болгосод ирсэн байх бөгөөд ямар нэг зүйл болсон болтой. Самми ах үгсэн байна. Харин Ками ах орс руугаа алга болж гэхэд алтан шүдэт арай жоо захирал гэснэ. Гэхдээ ирэх цаг нь болоогүй штэ гэд хурдан Каминийг хайж олоод хөлдөөх агуулгах руу дагуулад ир гин. Ким ахч Каминийг машиндаа суулгаад хөлдөөх агуулгыг зааж өг дараа нь чи өхнө гэд аваад явна. Хансуу голын уснаас хүрэн цохыг чирэн гаргах бөгөөд тусгай албаны дарга байж сэлж чаддгүй байсан юм бахта гэсээр арай хийн ирэг дээр гарч ирнэ. Тэнд Жинчол аль хэдийн ирчихсэн хүлээж байдаг. Тэгснэ яасан уддсан бэ? Бүр болохгүй бол чирч гаргах мод эсвэл чулуу шидэ гэж бодлоо ш хэмээн дааж игнэ. Хансуу Жинчол хоёр нэг энерги ундаа угаад хөдлөх гэснээ тусгай албаны даргаас болоод шууд өөрсдийг нь хөөх байлгүй гэж бодон зэвсэглээд усан бомт руу салж явахаар болдог. Ким ах хөлдөөх агуулгах руу явж байх замдаа бусад танхайчуудад бүслэгдэнэ. Алтан шүдэт Минжид басан явдлыг мэдээгүй юм шиг өнгөрөх тохиролцоо санал болгоод эндээс гараад ирвэл сулъя гэв. Харин Минжи шууд худлаа явж байгааг нь хэлж харуул ахыг чи алсан мэт. Би ч бас эндээс гарах юм бол алуулна гэхэд нусаа гожуулсан бацаан биш юм биз дээ. Тэгвэл наана хөлдөж өгөхийг чинь хүлээж бай гэхин тэр. Ким ах танхаарагчдыг зодож дуусаад Каминийг дагуулan цааш хөлдөөх агуулгыг чиглэн явагч шин 66-гийн машинд мөргүүлж тэдний хооронд дахин ширүүн зодоон өрнөв. Ким ах шин 66-ад хандан байсан газар руугаа буц гэхэд чи хизээ юм хүн чанартай болцсон. Жүжиглэгээ боль төрсөн ахыг минь алсан шиг намайг ч гэсэн тэгээд алаач гэв. Энэ хооронд ноён жоо түүний хүмүүс Хансуу Жинчол нар усан бомтыг бүгд чиглэн явна. 66 болон Кими хоорондох тулаан бомт дээр үргэлжлэх бөгөөд 66 эцэст нь ахынхаа өхлийн талаарх бүх үннийг олж мэднэ. Өмнөх үе рүү буцахад хуучин 66 болон Ким ахын бэлтгэл хийж байсан өдрүүд харагдана. Тэр үед хуучин 66 Ким ах хоёр найзууд байсан бөгөөд хуучин 66 энэ ажиллагаа дуусчихвал гэр бүлтэйгээ уулзна гэсэн. Би заавал амьд үлдэх ёстой гэхэд Ким ах юун гэр бүл вэ? Өөрсдийнхөө нэрийг санахгүй байж гэхэд хуучин 66 шууд би чиний овгийг санаж байна. Ким гэдэг гээд хэлнэ. Анхын нэрээ зодуулж нүдүүлээд өөрийнхөө нэрийг хүртэл марцсан ч чиний овгийг мартаагүй санаж явдгаа гэв. Мөн намайг ч бас битгий мартаарэ. Найз гэж боддог хүн ганцхан чи л байна. Чи марчихвал намайг санах үеийн хорвоод байхгүй гэв. Гэтэл өнөөх ажиллагааны үеэр хуучин 66 хөлөө алдаж маш их цус алдна. Ким түүнийг аврахыг оролдох боловч тус болохгүй. Ким ах ганцаараа амьд үлдэж ослогдож байснаас өөрийгөө бууцнан дээргээд өөрлөгөө бууны гохыг дарахыг оролдоход хуучин 66 түүнийг зогсоод тэрээр амьсгал хураахынхаа өмнө Кимээс яаж ч хамаагүй амьд үлдэхийг нь гуйдаг. Өнөө цагт Минжи хүлдэхгүй тулд тэмцэж байхдаа аавтайгаа өнгөрүүлсэн сүүлчийн мөчүүдийг эргэн санана. Алтан шүдэт өөрийн гар хүл болох Каминыг олох бөгөөд Камин түүнд аав нь гэсээр ухаан алдаад унчихна. Минжи энэ боломжийг ашиглан цогтож алтан шүдтийг хүүтэн зооронд ухаан алдуулаад гарч иртэл Ками өөдөөс нь ирэхтэн шууд төмөр зохиороор зохиж унаагаад цогтно. Энэ үйл явдал өрнөж байх хооронд Ким ах болон 66 нар тулцаар байх бөгөөд 66 Ким ахын хэлсэн ганц жүгэнд итгэхээс татгалзаж бүгд найрамд гарсан солонгос улсаас урсан навшид яасан ч итгэхгүйгээд чэйжин тус газар нь хутгална. Ким ах итгэх хэсэг чинь хамаагүй ямар ч тач бид бүгд хаягдсан гэхэн тэр. Үйл явдал дахин өнгөрсөн үе рүү шилжиж Ким ах Пак Жинчолыг ялсны дараа өмнө солонгосын тагнуулын газрын даргатай уулзаж буйг харуулна. Тагнуулын дарга чиний чадварыг хаягахад хайр учраас л ингэж байна. Хэдий чи хойдод хаягдсан ч энд амьдрах арга олох хэрэгтэй юм байгаа зү. Гэхэд Ким ах хаягдсан гэдэг чи юу гэсэн үг юм хэмээн асууна. Гэтэл та нарыг бүгдийг нь өгөөш болгосон. Сүүлийн даалгавар буюу хуучин 66 болон бусад багийн бүх гишүүд дэлбэрч өгсөн үйл ажиллагааг өмнөдөд нэвтрэн хэмээн мэдээлэл задруулсан хүн бол Хойд Солонгосын дарга Ри Инрён хэн тэр. Багийн бүх гишүүд нь өгсний ачаар өмнө нь байсан тагнуулын даргыг зайлуулж өөрөө оронд нь дарга болсон байж. Өнөө цагт шин 66 үннийг мэдээд чочролд орно. Ким ах түүнд ахих нь хилдэг байсан амьд үлд заавал амьд гараарэ гэх үгсээ хэлэхэд шин 66 хөдөлж чадахгүй хөшөөж орхино. Минжи ч усан бомтоос гарах гэж ихэд зүтэрнэ. Яг л төөрдөг байшин шиг байлаа. Ким ах чихнэрийнхээ сүүлчийн үгийг санаж хөлдөөх агуулгад очих боловч Минжи хэдийнэ явчихсан байдаг. Жоо захирлын хүмүүс бомб дээр ирэхэд Минжи нэгэн өрөөнд нуугдана. Харин Ким ах шалан дээрээс охиныхоо үлдээсэн өөрөөс нь уучлалт хүссэн зурвсыг олдог. Ким ах охиноо хайхаар гадагш гарахад Минжи аавынхаа дууг сонсох боловч үүнийг хин юм сонсож байна гэж бодоод тоолгүй өнгөрөв. Минжи бомбын хашаан дээгүүр давхад Ким ах түүний араас гүн. Жоо захирал хүмүүстэй тухайн орчныг нэгжих тушаал өгөхзөр хүрэн цах ухаан орж нөхцөл байдлын талаарх мэдээллийг ав. Гэвч хүрэн цахын хитвч болон картуудыг Жинчол бүгдийг нь аваад амжсан байдаг. Хансуу хуучин материалыг худалдаж авах бөгөөд Жинчол тусгай агентуудын машинаар цааш яв. Камын ухаан орж алтан шүдтийг сэрэх яг тэр мөчөд ноён Жоогийн хүмүүс алтан шүдтийг ирүүдэн шүүж Минжигийн өхлийн бурууг түүнд өрүүлэх болно гэдгийг дуулгана. Энэ хооронд Минжи хүчтэй борон дунд зам дагуу явж байсан машин дахихаар гар өргөв. Алтан шүдэт Минжиг амьд бөгөөд зогцсон гэдгийг хэлэхэд Жоогийн хүмүүс охиныг хайхаар гарч алтан
шүддийг цааш харуулахаар ардаа нэг хүн үлдээдэг. Гэвч алтан шүдэд гайхамшигар амьд үдэж чадсан байдаг. Ким ах Минжигийн саяхан байсан үндэсний 80 доллар хурдны зам дээр хурж ирээд тентхийн хямралтын камерыг олж харна. Тэрээр Минжигийн байгаа газрыг мэдхийн тулд хийм цэвэрлэгээний газрын эзэн рүү залгах бөгөөд энэ үед агентууд хүрэн цахын өдөөс Ким ахын үйлдэлийг зөвтгөж охиноо олчихвол өөрөө буугаад өгчихнө. Тэр хийсэндээ хүртэх хүн эцэг хүн юм чин тэхин гарцаагүй гэх мэтээр хийж буй үйлдэлийг нь зөвтгөнө. Харин хүрэн цах тэгвэл охин нь сул талд байх нэ хөрвүүлж олоод бид барьцаалах ёстой гэв. Ингээд тусгай багийнхан Минжиг олохоор шуурхай ажиллагаанд орно. Гэвч охин хэдийнэ нэгэн машин дахичихсан сууж явах бөгөөд тэр нь Жоо захирлын машин байж таардаг. Жоо захирлч манай хэри аз одтой хүүхэд шүү. Сайн зүйл өөрөө хөлөөрөө ороод ирэх шивдэ гээд инээмсэглэж байгаагаар энэхүү анги өндөрлөн. 6 дугаар анги 2006 онд Өмнөд Солонгосын Жээжүү аралд өрнөж буй дурсамжаар эхэлдэг. Ким ахад 7 оны амралтаараа ирээд буй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн охины аюулгүй байдлыг хамгаалах даалгавар өгдөн. Ким ахыг чочод буудалд очиход Пак Жинчол хансуунаар хэдийн ирчихсэн хяналтын төхөөрөмжөө суйрлуулж байдаг. Тэр орой нөгөө 3 нэгэн хоолны газар цуглаж даалгаврын талаар хэлцэх боловч тэд хоорондоо илт таарамжгүй санал зөрөлдөн. Жинчол хансуу гадаа гарч үзэлцээ гэх зур Ким ах тайвнаар хоолоо идэж дуусгана. Өнөө цагт Минжи Жоо захирлын машин сууж буйг нь харагдсан. Хүрэн цах болон түүний тусгай агентуудын баг Минжиг хайх ажилдаа орно. Агент санаа Ким ахад нөхцөл байдлын талаар нууцаар мэдээлэл өгөх бөгөөд Минжиг Жуухай констракшны машинд сууж яваа гэдгийг нь хэлнэ. Ким ахч буруу хүний гарт орсныг нь мэдэх бөгөөд энэ үед нь хансуу мотоциклтэй ирж аваад Мөсөө уул руу араас нь дагна. Минжиг Мөсөө ууланд хүрэх үед үүр цайж байлаа. Гэрлөг уцтах гэсэн оролдлого бүтлгүйтэж хувцагийн солиул цэвэрлүүлэхээр авч яв. Минжиж гэр дотор нь явж байгаад Хэригийн гэрт ирснээ мэднэ. Жоо захирлж Минжитэй ярилцаж яагаад тэнд тийм байдалтай байж байсан талаар асуухад Минжиж сэргэлэн зан гаргаж би юу санахгүй байна. Нэг ухаан ороход л хөлтөг хагуулахад байсан. Тэнд байсан хутгатай хүн гинэт хөөхөр нь айсандаа шууд ухчихсан юм аа гэв. Тэгснээ уцаа төрөвч байгаач би аав руугаа ирээд авч гэж хэлэх гэсэн юм аа гэхэд тэр болохгүй. Манай Хэри чамайг алах гэж оролцсон шүү дээ гэд маш хүүтнээр харна. Жоо захирал Минжиг худал хийж байгааг нь шууд барина. Чи сурагч болохоор сэтгэл хөдлөлөө нуухтаа их муу байна. Анх машинд унтсан дүр эсгэснээс чи эхлээд чи жүжиглэж байсан гэснээ харин миний зохиох зүйл бол Ким Минжи сурагчийг нэгэн танхаа этгээд барьцаалж хамт сурахгүй болсон гэх хэрэг. Танхаа этгээд нь сургуй болсон болохоор одоо Ким Минжи сурагчил харваагаас алга болох үйлдэлээ химээгээд нэг тариа тарих гэж дайрахад азар тусгай агентууд хаалганы хонхтаар саад болно. Мэдээж хаалга онгойлохгүй байсан учраас тусгай агентууд эдлэн газар руу олноороо дайран ороход Жоо захирал Минжиг хонголд нууж үндэсний аюулгүй байдлын дэд сайд руу залгаж тусгай агентууд отолт хийж бөөг мэдэгдэнэ. Хүрэн зах Жоо захирал дээр ирээд яг одоо Ким Минжи сурагчийг гаргаж өгөх хэмээн томорч байх зур Жоо захирлын туслах гадаа тусгай ажилтнуудыг өстө хуйгаар нь зодож байдаг. Ким ах хансуу хоёр байшинг тандаж байхдаа хийм цэвэрлэгээний газрын эзэн болон санаа хоёр өөр эдлэн газар руу чиглэн явж байгааг анзаарна. Тэд хоёр тийш хуваагдахаар шийддэг. Хүрэн цаох дэд сайдаас дуудлага хүлээн авч загнуулаад тэр дээрөө гараад явна. Ийхүү тусгай албаныхан Жоо захирлын эдлэнгээс явах боловч өөр эдлэн рүү явсан хийм цэвэрлэгээний газрын эзэн болон санаа хоёр Жоо захирлын хүмүүстэй тэмцэлцсэний эцэс Минжиг олоод авчихсан байдаг. Хүрэн цаох охиныг авч явах бөгөөд Минжи өөрсдийг нь хэн болох хаашаа авч явж байгаа тухай асууж аавтай минь холбоо бариулаач гэхэд хинч хариулахгүйгээр зогсохгүй чимээгүй болохын тулд ухаан алдуулна. Ким ах байшин хянж байсан бусад тусгай агентууд руу товтолж Минжиг төв байруу авч явж байгааг олж мэднэ. Тэрээр станц ашиглан Минжиг дуудах боловч хүрэн цох түүний өмнөөс хариулна. Үүнтэй зэрэгцэн хийм цэвэрлэгээний газрын эзэн хүрэн цохын Ким ахыг барихын тулд Минжи охиныг ашиглаж буй арга барилд сэтгэл дундуур байгаа нь харагдана. Харин Жинчол чиргүүл өрөөнд ирэхэд тэнд түүний эхнэр нь байж таардаг. Тэрээр эхнэрээсээ үхтлээ айх бөгөөд болсон бүх явдлыг нэг нэгэнгүү нарийн тодорхой хэлдэг. Эхнэр нь түүнийг явуулахдаа би чамд санаа зовхгүй байна. Та нарын эсрэг зогсож буй хүмүүст л санаа зовж байна. Том болооч ээ гэсээр яваад өгнө. Жинчол чиргүүлээс зэвсгүүдээ авахдаа тэднийг хүүхдүүд минь хэмээн хөөрдөн. Тусгай албаны төв баримт хүрэн цах Минжиг байцаалтын өрөөнд оруулах тушаал өгнө. Тэрээр мөн онцгой байдлын хяналтын дэглэмийг төвчүүлдэг. Минжиг авч явж байх үеэр хансуу машины доод тал зүгд ирсэн байх ба дотогш шим сурган оргоно. Энэ хооронд Ким ах ирнэ гэсэн хүлээлттэйгээр түн байрыг бүхэлд нь өндөр хамгаалтанд тавсан байдаг. Хансуу байцаалтын өрөөнд хүрэхэд тэр давхар бүхэлдээ маш чанга хамгаалалтай байлаа. Тэрээр үйлчлэгч эмэгтэйг өрхтөн төгжиж техникийн өрөөнөөс цахилгааны таслахын тулд түүний тэрэгнээс хідэн багаж хэрэгслийг авна. Дараа нь тэрээр Минжиг чанга хяналтаар байлгаж буй байцаалтын өрөө рүү чиглэн явна. Хүрэн цах Минжид Ким ахын өнгөрсөн түүхийг ичлэн ярьж түүнийг хулгайлсан хэргийн талаарх бүх үннийг хэлхийг шаардна. Охин болсон бүх үйл явдлыг хэлэх боловч хүрэн цах энэ бүх аюултай нөхцөл байдал зөвхөн хүүхдүүдийн зодооноос болсон гэдэгт итгэдэггүй. Яг энэ үед үндэсний аюулгүй байдлын дэд сайд хүрэлцэн ирэх бөгөөд хүрэн цах Минжиг нуухыг тушаана. Хансуу Минжиг дахин өөр тийш зөөрлөж байгааг харж араас нь дагсаар түүнийг тусгаарлах өрөөнд оруулсныг олж мэднэ. Дэд сайд хүрэн цах руу уурлан дайрч Минжиг авчрахыг шаардна. Хүрэн цахч өөдөөс нь чи Жоо захирлын гар хүл юм уу? Мөнхнөөс нь хэр их гударсан юм дээ? Нөхцөл байдлаа зөв ойлго. Ким агентыг барьж автал амаа хамхиад зайлж бай гэв. Энэ хооронд Хансуу агааржуулалтын хоолоогоор дамжин Минжиг авардаг. Хансуугийн техникийн өрөөнд өөрчлөлт тохируулсан төхөөрөмж ажиллаж байр бүхэлдээ харанхуй болно. Тусгай агентууд мэдээ
мэдэгдэл хүлээн авч Хансуу Минжигийн хамт баригддаг. Тэгээд тэрээр охинд ослын гарц руу үгүй юу ч босч байсан бүү эргэж гар гэхэд хүрэн зах ажилтнуудаа Хансууг осолд орсон мэт буудаж орхиод охиныг амьд үлдээ гэж хэлэх бөгөөд яг тэр үе Жинчол буу шийдэн болж гарч ирэх боловч түүний бууны сумнууд бүгд сургуулийн сум байж тардаг. Гуруула мухарталд орч тэдний машин ч мөн сүйдэн. Хансуу бууж өгөх яг тэр мөчөд Ким ах ашгүйний хурж ирж дид сайдыг баргал авч орхив. Энэхүү анги ноён Ким охиноо амьд байгаагаар харснаар өндөрлөдөг. 2 анги мөн л богино хэмжээний дурсамж үйл явдлаар эхэлнэ. Ким ах өмнөд Солонгосын тагнуулын удирдах албан тушаалтнууд руу буу тулган Минжиг төрсний дараа өөрийг нь албанаас чөлөөлж өгөхийг шаардаж байдаг. Кимийг явсны дараа удирдлагууд түүнийг ажлаас нь чөлөөлвөл ямар үр дагавар гарах талаар хэлэлцэн. Эцэст нь дарга нь Кимийг ирээдүйд дахин ашиглах боломжтой тул зүгээр цэргээс халах хэмээн шийдвэр гаргадаг. Энэхүү хэлэлцүүлэгт хүрэн цогч мөн байлцсан бөгөөд тэрээр дарагдаа энэ шийдвэртээ хизээ нэгэн цагт харамсах болно гэж анхааруулна. Гадаа нь Хансуу Жинчол нар Ким ахад баяр хүргэх бөгөөд Ким ах талигаа чихнэрийнхээ шарил дээр оцсныхоо дараа эмнэлгээс дөнгөж төрсөн охиноо аав. Өнөө цагт Ким ах дид сайдыг барьцаалан түүнийг алнаа гэж занал хийх боловч хүрэн цог байрнаасаа оогт хөдлөхгүй. Харин тактикийн багийн ахлагч дид сайдыг аврах тушаал гаргаж Минжи аав руугаа гүйж очино. Ким ах Хансуу Жинчол Минжи нар дид сайдыг барьцааны хүн хിവэр үлдээж тэндээс явна. Жинчол тусгай агентуудыг дөрвөлжин талбай дээр зогсоож хэрэг хөдөлгүүл тесрэг бөмбөг дэлбэлнэ гэж зүтгүүлээд цухтана. Харин гадаа нь хийм цэвэрлэгээний газрын захирал болон санаа хоёр машиныг нь барьж авахч Ким ах амлснаа заавал биелүүлнэ. Чонсан ангийн захирагчийг гэрт нь авчир хэмээгээд дид сайдыг хаалганы гадна үлдээгээд тэд машинаараа чааш явна. Минжи аавдаа маш их санаа зовох бөгөөд би биенээсээ уушлалт гуйн тэрвэлтэн уйлалцаар хоол итгэхээр явцгаана. Жоо захирлын туслах болсон бүх үйл явдлыг Жоо захирал итгэхэд тэрээр Ким ах болон Минжиг хоёрыг хоёулангийн авчирхыг тушаадаг. Тэдний хооллож дуусны дараа том ачааны машинууд Кимийн багийн машиныг бүслэн хаана. Маск зүүсэн залуус гинэт гарч ирээд машины дууг хаглаж шууд ачааны машины тийш рүү машиныг нь өргөн оруулаад нойр суулгах хий цацдаг. Машины гадна байсан Жинчол ухаан алдаж унана. Хансуу Ким ах хоёр бэлтгэлтэй байх зур Минжич муу адил унтаад өгнө. Гэвч масктай ирчүүдийг гинтийн зүйл хүлээж байсан нь Хансуу Ким ах хоёр үнэндээ унтаагүй ухаантай байсан явдал юм. Тэдний дунд зодоо өрнөх бөгөөд Жоо захирлын туслах нам Минжиг ачааны машинд нуусан байхыг олж хардаг. Нам туслах ачааны машины хөдлөх тушаал өгөх зураа хэдийн сэргсэн Жинчолтоос тулдна. Ким ачааны машины араас хөөж жолоочдын тулдах бөгөөд Жинчол нам туслахыг зодож ачааны машинаас шүлэн унаана. Энэ хооронд Хансуу бусад ирчүүдтэй тэмцэлтэн. Ким ах Жухаа констракшн энгэрийн тэмдгийг олж харж дараагийн байгаа тодорхойлно. Жоо захирал тулааны талаарх мэдээллийг хүлээн авах бөгөөд Ким удалгүй Жоо захирлын хаш руу явж найзуудаа Минжиг хамгаалаад үлдэхийг хүсдэг. Ким ах Жоо захиралтай хүн шиг яриа өрнүүлэх гэсэн боловч буцсангүй. Манай Ким ахыг чадваргүй мөнгөгүй хэмээн гочилж Минжигийн хувь тавилангаар сөрдүүлэн өөрийнх нь хамгаалтын багт нэгтгий санал болно. Харин Ким ах энэ дэрхээс өмнө чамайг яах талаараа ихэд бодсон. Одоо тодорхой боллоо. Минжигийн төлөө чамайг устгах гээд ширүүн зодон эхэлнэ. Жоо сэлэн барин эсэргүүцэх боловч Кимийн өмнөөс хүч хүрэхгүй. Тулаан гадаа үргэлжлэх бөгөөд удалгүй Минжи сэргэж охин аавыгаа Жоог яг алхаас нь өмнө зогсоох бөгөөд Ким ах Жоо захирлыг амьд үлдмээр байвал Минжигээс чин сэтгэлээс уушлах гойхыг шаардна. Тэрээр шаардлагыг биелүүлж өвдөг сөгдөн сургуулийн уулзалт дээр Ким ахын хэлж байсан үг буюу адилхан охин өсгөж яваа эцгийн хувьд уучлаач хэмээн уучлалт гуйдаг. Ингээд Ким ах болон түүний баг гэрлүүгээ явах боловч тэдний тэмцэл үгээр дуусахгүй. 4 цаг өнгөрсөн ч хүрэн цах болон тусгай агентууд хөдөл зүрхлэхгүй дөрвөлжин талбай дээрээ зогссоор байдаг. Гэвч тэр тесрэг бөмбөгнүүд нь зүгээр л хуурамч тоглоом байж таарна. Ким ах гэртээ ирж Минжид хоол бэлдэж байх зур хүрэн цах бол босоод тусгай агентууд түүнийг бууж өгөхийг хүлээн гадаа нь хүлээж байдаг. Минжи ааваасаа надаас болоод ийм зүйл болж байгаа биз дээ. Зүгээр л зуцчихъя тхүү гэхэд Ким ах охиндоо өөрийгөө хой солонгосоос ирсэн хатуу хэцүү бүх зүйлийг тулсан ч ээжтэй ч уулзаад бүх зүйл өөрчлөгдсөн. Чамайг өсөж том болохыг харах амьдралын минь хамгийн жаргалтай мөчүүд байсан. Гэт аав охин хоёр нулимстай хэцүүхэн салхиас гүйцэтгэх үед Ким ах дахиж ирэхгүй байж магадгүй гэхэд охин ааваасаа заавал эргэж ирэхийг нь гуйна. Аав нь охиндоо төрсөн өдрийн бэлэг өгөхөд охин түүнд C6 дурсгана. Тэд хоолоо идэж дуусгаад Ким ах гэрээсээ гарна. Тэрээр хийм цэвэрлэгээний газрын эзэн санаа болон машин унтаж буй найзуудтай салхиас гүйцэтгэв. Хүрэн цогц цэргүүдэд Хансуу Жинчол нарыг баривчлах тушаал өгнө. Минжи аавынхаа өгсөн бэлгийг хараад тэсэлгүй нулимс унаадаг. Маргааш өглөө Жоо захирал Гюдам хуулийн фирмд очиж удирдах түнштэй уулзна. Түнш нь хээрийг гадаад руу явуулах санал гаргана. Дараагийн хэсэгт алтан шүдэд амьд байгаа нь харагдана. Тэрээр ам дөрвөн шин хиймэл алтан шүд хийлгэж байдаг. Дараа нь Жоо захирал ассемблийн гишүүнтэй уулзаж түнд 6 ширхэг алтан гойлгийн бөмбөгөөр хавуул өгнө. Мөн санаагийн албан тушаалыг нэг шатаар бууруулж хийм цэвэрлэгээний газрын эзэн бизнесээ хаана. Хансуу Жинчол нар шоронд хоригдно. Үүний дараа нэгэн жижиг имийн сан шин 66 шархаа имжлүүлж буйг харуулна. Зургтын мэдээгээр удахгүй болох байсан хоёр солонгосын дээд хэмжээний уулзалт гинт хойшлогдсон талаар мэдээлнэ. Харин Ким ахыг маш чанга хамгаалалттай аюулгүй нууц өрөөнд хорих бөгөөд цэргийн удирдлагууд түүний оршин тогтнолыг хойд солонгос хүртэл мэдсэн тул одоо яах талаараа хэлсэн. Хүрэн цоох Ким ахыг ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн дараатай шийдвэрийг үлдээдэг. Ким ахыг шилжүүлэн өгөх даалгавартай дипломат цуваа тусгай
тусгаагийн байр нь хурч ирнэ. Цуваа ирэхээс өмнө Ким ахын нүдийг боож тариа хийж унтуулсан байна. Тэрээр хойд солонгос цэрэг бөгөөд түүнийг маш эртгий аимшигтай цэргийн эрүүдэн шүүх рүү өгтөн. Энэ анги хойд солонгосын цэрэг түүн рүү эрүүдэн шүүх багаж барин занл хийж буйгаар өндөрлөдөг. 8 дугаар анги хойд солонгосын цэргүүд Ким ахыг байтаж бөхсгээр эхэлнэ. Сахал нь ургасан байгааг харвал тэрээр хэдэн өдрийн турш хэрцгий эрүүдэн шүүлтэд байсан бололтой. Тэрээр өмнөд солонгос дөнгөрүүлсэн хугацааныхаа талаар ганц ч үг ам нэхгүй бөгөөд цэрэг залуу охин Минжэд нь аюул занл хийлгэхэд Ким ах түүнийг алж орхино. Ким өөрийгөө суллаж эрүүдэн шүүх рүүнээс гарахад хүрэн зах болон түүний дарга түүнийг хүлээж байдаг. Дарга нь түүнийг өмнөд солонгост эргэн ирсэнд нь баяр хүрэг бөгөөд энэ бүхэн үндэ Кимийн үнэж байдлыг шалгах гэсэн өмнөд солонгосын цэргүүдийн тавьсан жүжиг байж таарна. Тэд Кимийг улс орны ашиг сонирхлын тулд сүүлчийн нэгэн ажиллагаанд явуулахаар амьд үлдээсэн байв. Кимд охины хамт шинэ бичиг баримт иргэншил олгож бүрэн эрх чөлөөг нь амлан. Түүний дараагийн даалгавар бол өмнөд солонгосоос орогнол хүсэж буй хойд солонгосын өндөр албан тушаалтныг хамгаалах явдал юм. Гэвч цаг хугацааны хувьд энэ нь удахгүй болох хойд солонгосын дээд хэмжээний уулзалтад давтаж байгаа учраас энэ хүнд орогнол өгсөн нь баригдвал ноцтой асуудал үүсэх юм. Ингээд Ким ах Минжигийн аюулгүй байдлыг хангах мөн Хансуу Жинжол нарыг шоронгоо суллах нөхцөлтэйгээр даалгаврыг зөвшөөрв. Тусгаагийнхан Жинжол Хансуу хоёрт нойр суллах тариа хийж шилжүүлэх гэтэл Хансуу бараг 5-6 сумнаас болтож байсан ч нэг гиндүүл шидсэн суманд нь оногдно. Харин Жинжол бараг 2-3 удаа бодулж тун хитэрсэн ч унтаж өгөхгүй. Эцэст нь дахин нэг буудсан нойр суллах тариа үлчилж унтаад өгнө. Ингээд тэр хоёрын аманд амны хаалт зүүж эзгүй зэлүүд газар хайж орхино. Хансуу эхэлж өөрийгөө сулснаа түлхүүрээ дахиад хідэн алхмын цаанд тавиад чи ч гэсэн өөрийгөө одоо сулцаа юу гэд яваад өгнө. Явж нэгэн мухлаг олж очоод солонгосын хамгийн өмнөд цэг болох Хэнамд байгаагаа мэдээж шоконд орно. Жинжол мөн түүний араас ирнэ. Харин хүрэн цагт манай хоёрыг газрын мухарт авчиж өшөөгөө авсандаа бахан хансан болтой инээд алтан судаг. Жоо захирал Ким ахад дарагдсан гутамшигт байдлаасаа гарч чадахгүй бодол тавтана. Тэрээр маргааш нь ассамблеийн гишүүнтэй уулзаж удахгүй болох дээд хэмжээний уулзалтын дараах ашиг сонирхлынхоо талаар ярилцсан. Ассамблеийн гишүүн Жоо захирлаас дуудлага авч нөгөө аав охин хоёрыг тогтоолох гэсэн чинь Ким болон Минжи нар бичиг баримт дээр байдаггүй. Оршин суудаггүй хүмүүс байсныг олж мэдснээ хэлдэг. Цагаачилсан ч биш, үхсэн ч биш. Анхнаасаа огт байгаагүй хүмүүс учраас хохирогч байхгүй гэсэн үг шүү дээ гэв. Жинчол эцэст нь арай гэж гэртээ очих боловч охин нь аавыгаа явсныг ч мдээгүй байв. Тэрээр аавынхаа өмсөн майхнаас ичиж санаа зовдөг. Мөн эхнэр нь түүнээс муухай үнэр гарч байсан тул цухтнаа хөрхий. Ингээд өмнөд солонгосын баруун эрэг орчмын олон улсын усан хил дээр хойд солонгосоос орсон цэргийн даргын зав ирж явна. Түүнийг өөр зав руу шилжүүлэн эрэг дээр авчих бөгөөд тэнд Ким ах түүнийг ухтан авахар хүлээж байдаг. Гэтэл орсон хойд солонгосын цэргийн дарга нь Кимийн хуучин дарга байж тарна. Тэрээр Ким ах руу дур мэдэн ус туулах гэж шин 66 дугаарыг илгээснээр баригдаж бүгд хойд өмнөдийн хин хилцээр болох гэж байхад болчмгийн үйлдэл хилээ хэмээн буруутгахад би урагчийг заавал устгахнаа гэж дайрна. Харин хойдынхан тэгвэл би тэгэхээр дотоод урагчаасаа салах хэрэгтэй гэж бодож байна гэд өмнөх 66-гийн амийг авч утсан ажиллагааны мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдсныхаа дараа тэрээр их орносоо инхүү орсон нь тэр байдаг. Тэрээр хойдын тагнуулын ерөнхий газрын дарагтул хойд солонгосын буужингийн талаарх мэдээллийг ч мөн эзэмсэж байлаа. Ким ах энэ бүх үннээс болж шоконд орж ийм хүнийг хамгаалах гэж байгаадаа эргэлзэнэ. Ингээд санаа болон хим цэвэрлэгээний газрын эзэн хоёрын хүлээж байсан аюулгүй байшинд хойдын даргаыг аваачна. Энэ хооронд Минжийг тусгай албаны газар руу хүргэж өгдөг. Тэрээр аавынхаа талаар асуухад хүрэн зоох Кимийг тушаал сайн биелүүлж чадах хэсгээс бүх зүйл хамаарна гэж хэлнэ. Ким ах болон агентууд аюулгүй байшингийн хамгаалтыг чангруулна. Харин хойдын тагнуулын ерөнхий газрын даргын бие шархан тэрээр мэдээллийн дискийг бие дотроо нуусныг харуулна. Ким ах бүр дотроо зөрчилдөж даалгавар биелүүлж явсан нөхдийнх нь амийг зэлсэн хүнийг одоо хамгаалж чадахгүй ч огноо ботхоор хамгаалчих шинэ үнэмлэхтэй болж шинэ амьдрал эхлүүлэх байв. Энэ үеэр Жоо захирал дэд сайдын хамт хойд солонгосын албан тушаалтнуудад өөрийн амралтын газраа танилцуулж байв. Удалгүй дэд сайд Жоо захирал нар хэдэн өдрийн өмнө Ким ахад гутамшиглагдсан талаараа ярилцаж түүнийг буулган авах тохиролцоо хийн. Дэд сайд Ким ахын тухай хойдод эрен сурвалжлагдаж буй шилдэг тусгаагийн тагнуулж хэсэг хугацаанд өөрийгөө нууж амьдарч байсан сая томоохон хэрэг тарьсан. Одоо хойд солонгосын орогнол хүссэн VIP хүнийг хамгаалах үүрэг хүлээн авсан. Инхийн хилцээр ойртож байгаа учраас их нууцаар энэ ажиллагаа хийж байгаа гэх нь тэр. Жинжол Хансуу хоёр шар ариг унгаа уулзаж сув. Хансуу өмнө нь сургалт дээрээ тусгай ажилчидтай зодолсноос болоод ээжүүд түүнийг хүчрхийлэгч гээд бүх хүүхдүүдээ сургалтаас нь гаргачихсан байдаг. Мөн тусгаагийнхан Жинжолийн зэвсгийн агуулгадаг бүх зэвсгийг хураан авсан байв. Гэтэл Хансуу сургууль дээрээ бусад сурагчийг зодсон гэх хүү тээх үнийхэн талаар дуудлага цагдаагаас ирнэ. Хансуу цагдаагаас хүүгээ аваад Кондогийн зааландаа авчиж чи өөрийгөө энэ дэлхийн хамгийн хүчтэй хүн гэж боддог юм уу? Тийм болохоор шууд нудрагаараа бүхнийг шийдэх гэж дайрд юм уу гэд хүүдээ нэгсэн сургамж өг. Нөгөө талд хойдын даргаыг хамгааж буй аюулгүй байшинд нэг камер ажиллагаа болж хим цэвэрлэгээний газрын эзэн шалгахаар яв. Энэ хооронд зурагтаар хоёр солонгосын дээд хэмжээний уулзалтын талаар мэдээг Ким ах үзэж байлаа. Хойдынхан өмнөд рүү орж ирэх үед олон юм яриад байгаа ерөнхий газрын даргаыг Ким ах одоо амьд үлдмээр байвал амаа жоохон тат гэж анхааруулна. Дээд хэмжээний уулзалт дээр хойд солонгосын төлөөлөгчид 12 машинтай цуваагаар ирнэ. Өмнөд солонгосын ерөнхий сайд чөлөөт худалдааны
ухааны бүсийн талаар асуудал хөндөх боловч хойд Солонгосын төлөөлөгч үүнийг дараа хэлцгийг санал болгов. Гэтэл яг энэ үед тагнуулын дарга Рио Нурианыг өмнөд Солонгост байгаа тухай мэдээлэл хойд Солонгосын төлөөлөгчид ирээд мусын залтай нөхшнүүд гээд оройн хоолноос нь шууд гараад явна. Өмнөд Солонгосын ерөнхий сайд тэргүүтээ бүгд юу болсныг мэдэхгүй гайхаж хосроход Жоо захирал хойдын төлөөлөгчид Рио Нурианы талаар мэдээлэл өгч аюулгүй байшин руу дарин орохдоо Кимийг хөнөөх боломжийг өөрт нь олгохыг хүсэн хахуул өгнө. Хойд Солонгосын тагнуулууд машинтай ойртохыг мэдсэн Ким ах болон тусгаагийнхан өндөр хэмжээний бэлэн байдал авч Рио Нурианыг аваад ойнжмээр цогтно. Хойд Солонгосын агентууд араас нь дагах боловч энэ нь санаа хэм цэвэрлэгээний газар эзэн хоёр дүрд орж хойдуудыг төрүүлсэн хэрэг байдаг. Харин Ким ах Рио Нуриан хоёр аюулгүй байшинд үлдсэн байна. Хойдууд Рио Нурианыг пуужингийн мэдээлэлтэй учраас алахгүй амьдаар нь барих гээд байгааг нь Ким ах анзаарна. Тэд өөр машинаар цогтох бөгөөд Ким ах тусгай ажиллагааны газар дотор мэдээлэгч байгаа гэж сэжиглэн санаад энэ талаар нь анхааруул. Үүний дараа Жоо захирал болон хойд Солонгосын төлөөлөгч нар Рио Нурианыг энгийн иргэд байгаа хэсрөө зогтсон гэх мэдээлэл авах бөгөөд хойдын төлөөлөгч яаралтай араас нь хөө гэхэд Жоо захирал одоо хөөгд яах юм? Энгийн иргэд донд орсон байх шүү дээ. Надад өөр арга байна. Асуудлыг илүү томруулах гэх нь тэр. Ингээд хүрэн тоохныг дуудлага хүлээн аваад Кимийн байршлыг тогтоо гэв. Ким ах Рио Нурианыг Жинчолийн чиргүүл рүү авчрах бөгөөд Жинчол хансуунаар түүнийг амьд байгааг хараад маш их гайхав. Удалгүй хүрэн тоох болон тусгай агентууд тэднийг олоод ирнэ. Хүрэн тоох Кимийг даалгавраа биелүүлж чадаагүй тул түүнийг болон Рио Нурианыг хойд Солонгос руу буцаана гэж мэдэгдэх бөгөөд Ким ах гайхаж юу болоод байгаа талаар нь асуухад охин ч бидэнд байгааг мартаагүй байдтэй гэснээр инээн өндөрлөн. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.